нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэжсүү монголчуудад зориулсан. Хялбарвэла Момпей. Бүхий өрөө нэвтрүүлэг маань өдөрт та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бүхий өрөө 7 нэвтрүүлэгт маань бүх дасгалжуулагч, за мөн Монгол клубын бүх дасгалжуулагч багш, за Монголын начин Адих баахан маань хүрэлцээрсэн байна. За мөн урилгаар Монгол Улсын харцаг Шархуугийн пүрэв ардах маань хүрэлцээрсэн байна. Орой мэндэргээ. За мөн бүх судлаач, бүх тайлбарлагч Отгон баярын Наранбаатар ах маань хүрэлцээрсэн байна. Та гуртаа энэ өдрийн мэндийг хүргэе. За мэндэргээ. 7 хоногт бян гарагт. За Адих баахан маань клубээс санаачилсан барилдаан бас болох гэж байгаа. Тэгэхээр үүний талаар бас яриад мэдээлэл хүргээд нэвтрүүлгээ бас өргөжлүүлэе гэж бодож байна. Тийм манай Монгол клубээс бас яг сайхан барилдаан санаачилж байгаа. Энэ ямар барилдаан гэхээр эрэх хагасаа өдөр болох Завхан аймгийн Идэр сумын харьяат 1931-39 оны үзүүр бүх 1933 оны төрөө бүх тухайн нэршлэр бол бүгд найрамдах Монгол Ард улсын Арслан Хамбын бор урт гарт Маамын лав гарслангийн нэрмжит барилдааныг Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлтэй хамтраад Монголын үндэсний өхөн холбоо зохион байгуулна. За барилдааны плет ерөнхийдөө бол 50-60% их ширүүхэн зарагдаж байгаа сураг байсан. Энэ эртхэн плетээ авахгүй бол хөргө дүүрээд плет олдмооргүй юм шиг байлаа шүү. Содлог бол оролцох бөхчүүд гэсэн одоо ангаа аврагаас ахуулаад нэлээд олон томцолтой. Ер нь нөгөө чансаа байгаа ш тийм ээ. Чансааны оноогоор эхний хэд байгаа бөхчүүд ихэнх нь барилдах юм байна гэж ингэж ойлгосон тэгж мэдэгдэж байгаа юм байлаа. Бүхний хувьд 128 256 байсан тийм. Тэгээ ер нь 256-ыг бас нэг барилдуулъя гэж одоо санаачлахтаа л хэлсэн. Учир нь тэгэхээр энэ олон аймгийн начин залуучууд барилдаанд төдийлөн хамрагдаж бас чадахгүй байна. Зөвхөн одоо өөрийн гэхгүй бусад бүхэл аймгаас олон аймгийн начин гууд одоо барилдаанд соцраад байгаа. Тэр хүүхдүүдийн тэр залуучуудын эрх ашигыг бас бодоод 256. Яг цаг нарны хувьд бол нэг 2 цагийн өмнө эхлэх байх. Тэгээд хий гэсэн юм бодолтой байгаа даа. Монгол Улсын ерөнхий сайд Улсын хошоо Баатар Чабалсангийн нэрмжит хүчит бүхийн барилдааныг 128 бүхийн барилдааныг бол таймлын цаг хүч бид дөрөв хамтдаа хүргэх болно. За өнгөрсөн 7 хоногийн бян гарагт болсон байгаа. Монгол Улсын ерөнхий сайд Улсын хошоо Баатар Маршал Чавалсангийн мэндэлсний 130 жилийн хойж. Тэгээд орон аймагч нэг сарын дотор 4 дум барилдаан хийж байгаа юм да. Цогцолдор жихын барилдаан, Булган сумын барилдаан, орон нутгийн барилдаан, саяын барилдаан гэдэг. Тэд орны өөрчлөлт нэвж чинь. Тий. Тэгээд барилдаан басна. Тий. Ангаа харуулсан тий. Ингээд 4 том барилдааны 1 сарын дотор үндсэндээ хийгээд нэлээд бас бүгдөө анхаарал тавьж бүхэд хөрөнгө оруулж явах шиг байна тийм ээ дарамтайхан. 3-ын давааны ямыг бол үзэгч та бүхэндээ харуулж байна. За 1-2-ын даваанаас за Адих баах маань, за Наранбаатар ах маань хоёул тайлбарласан байгаа. Тэгэхээр 1-2-ын даваанаас бас онцлог зүйлүүд нь юу байсан бол та ер нь 1-ийн даваанд улсын цолтой бүх бол унааг өгөх шүү. 2 улсын цолтой бүх унлаа гэж харагдчихсан. 20 улсын цолтой бүхээс 18 улсын цолтой бүх нь гарч ирээд. Тэгээ 3-ын даваанд одоо үндсэндээ одоо энэ 10 хэдэн юм дээ тий. 13 улсын цолтой бүх гараад ирчихсэн. Тэгэхээр ер нь бол бас улсын цолтой өгчүүд нэлээ ээлтэй барилдаа. 1-2-ын даваанд өрнөх шиг болсон. Гараагүй бүхчүүд нэлээ гарсан баха. Дорндын Батөрч 2 дахь удаа гарлаа гэж үзсэн. Хаширднээс тий. Хаширдн Бадамсүрэн байхгүй цогсон. Тий бас ойрд барилдаагүй хүн гарч барилдаж байсан. Наадам төгсөн айл алнаас бэлтгэл сайтай. Сайн барилдаж байсан шүү. 2-ын давааны транслах барилдааг хэмлэн Батбаяр гэдэг нэг 4 давсан шин. Тэр Бат Эрдэнэг ширээ аймгийн за хөдөлгөөн хийдэг. Тэр барилдаан бас. Яг ардаа алдаад унж байгаа. Тэр бас 2-ын давааны бас онцлог барилдаан байж. За ингээ 3-ын даваа маань хэлсэн байгаа. Айхтар та яриадсан дошгон барилдаантай юм л шүү дээ. Тийм.
Deep tap гэсэн. Тий, салхитай. Салхитай ер нь хэнийг хайж чахаар бас их эвгүй өрөлдөнтэй залуу байл. Баяраасангийн дагж байралтай байна да. Баяраас нь бас сүүлийн барилдаануудад бас их онцгой байгаад байгаа. Бүх тийм ээ. Энэ авчирл болж сайн авчирсан тийм юмс. Тийм байна. Сайхан цол зохиод бас. Оршихчодоо бас би их сайн байна гэсэн тэгэл зүүн дээр ингээл яв. Таазар сохоод ер нь бүх төрлөөр та цэвэр унна гэж ярьдаг юм да. Зүүн дээр бол нэг л тошхон тэн дээр нь ямар цай өгөхгүй барьцаад удсангүй тий. Содож өнтөр араар нь тэрээд локерл бөхөө. 4-2-ын давааны онцлог барилдаан дээр бүрээр тарцах хэллээ те. Улсын харцаа Дамдын бүрийн Батэрд нь аймгийн зам Батбаяр хоёрын барилдаан. Эхэж одоо нэг талж бүр ард нь бүтэн гарсан шүү дээ Даниа Батэр. Алд тэрийг алдаад дахиж тойрж явжгаад за энэ болох юм байна гэж бодсон. Дахиж тойрж явжгаад тойроо зүгээр ширвцсэн чинь хөл үүсэхгүй. Хөл нарайг үүсэхгүй тэгээд чирэгдээд унсан. Тэр номраад нэг сонин шингээ ширвчтэй юм тий. Тэгээд тэндээс өдөр булга зааныг Батбаярыг амлахад Набай Батэрс ярьж ирсэн. Сонголт бол бас байсан. Арай номхон гэж байгаа шүү дээ тий. Одоо сайн муу гэдгээс илүү барилдаан таар арай номхон хүмүүс байхад бас нэлээд дошгон салхитай ийм хүн авлаа гэж ярьж дуусаг байхад бас л яг Батэрдэнтэй адилхан периодтаж ард нь гараад тэн дээр ширүүлсэн болоо тэгээс ах тэр ширүүлээд тэгээд унсан дэш араад очсон. Тэгээд одоо нутгийн ах Батмөх цаанда хүн чинь цөөлөө борцог бэлдэж өгдөг зүгээр хатаа борцог тавьж өгöd тэгээд Батмөх ахыг 5-8 ямгүй удаа. Тийм ээ үндсэн нөр нарга маягаар явал тийм л барилдаа болсон та тэг бүгэ. Ах тэр угаасаа эвгүй дошгон барилдаантай ер нь бас хүний мэхэнд мэдрэмжтэй гэх юм тэр өмнөх барилдаанд нь харж байгаа те. Мөнхөрдний нэг суулуулаад явж байгаа өшгөлчлөө. Тэгсэн хондрын давсан шүү. Дахимдаа хөнгүүд нь гаргаа өшгөлчлөө нэг сонь. Гой барилдаа. 1999 он төрсэн уг гарал бол Увс аймгийн Малчин сумын тийм баг. Уугуул Малчингийн бас бөхчүүдийн садан болдог гэсэн үг шүү дээ. Одоо энэ Дархан уул аймагт бас гарч ирж байгаа юм сайхан барилдаантай. Цол нь бага болохоор нэг талдаа бас том цолтой бөхчүүлтэй барилдаж байгаа бөхчүүд нэг тийм юу байдаг юм да. Алдах юм байхгүй. Чудоо сурах байхгүй учраас жаахан тийм хамаагүй дүүхэн салхитай яваа барилдаг. Тэр нь том цолтой улсуудад нэлээ халгаатай байдаг. Тийм л барилдаан харагдаад байгаа юм да. Тэр бол хин хоёрын барилдаан бас эйгүү гоё улс шүү дээ. Бат хоёрын барилдаан. Тэрийг нэг хараал. Тэр бас юу нонцлог барилдаанд. Батмөх цааны бас л хайж явах гэж тий. Тий. Тэрийг Батмөх цааны зүгээр шоудгон дээрээс хашааг тавьж байгаа. Хашаа бас харагдаж. За энэ барилдаан. Энэ гоё барилдаан. Эхлээд ингээ алдсан. Тий. Зүүн талд нэг хонгодоод зүүн гар нь барьц муутай байсан болохоор тэр. За тэр цаана болж जैन тэр барилдааныг дутаад номраад баг шийдэл. За Намын сургийн дүүгүр бол тогтсон шүү. Байрж глаа. тогтсон. Энэ хоёрын барилдаан бас их. тийм сонирхолтой. Болсон. Өөрөөсөө жингэрч илүү нуруутай хүнийг ингэж эргүүлнэ гэдэг хаягүй ч гэсэн сайн эргүүлсэн. 6-7 эргүүлсэн. Тэгээ яг баярж авлангийн тогтож байгаа гол онцлог бол хөлөө тэнийлэхгүй атраад байгаа юм л да. Атриж байгаа учраас хөл дээрээ буугаад дүүгүрдэнд хутгааг нь бол мэдчихлээ. Мэдчихсэн. Тийм зүгээр ингээ хоёр хөл сайхан тэнийгээ явчихсан бол хоёр өвдгөр навчаад ингээд савчдаг юм шүү дээ. Намын суран чи. Тэр саванд ороогүй атраад бодвол бас багш нарын төлөв гарахт нь та ирж анзаарсан энэ ингээд дүүгүр дээр эргүүлсэн шүү дээ. Эргүүлж байгаа одоо хутгахгүй уршин тавил яах вэ? Уршин Утахгүй. харин одоо нөгөө дүүгүрдүүлж байгаа хүний хоёр хөлийн байрлалаас л нэлээ шалтгаалж байх та. Уршаа тавьсан бол эвгүй шүү. Яг хутгахангууд нь тэрийг мэдээ гаргачихжээ тий. мэдчихлээ тий. Хүлээжлээ тий. За миний хутгааг одоо мэддэг бас одоо тэгэл яг дараагийн барилдаан дээр арга барил юм яг өөрчлөгдөх л байх та хувилбар залгаагаа. Арайж эргүүлэхгүй эргүүлчихдээ шээ. Хичээс арай Баярж авлан бол нэг 140 гаруй байгаа. 45 байгаа да. Байгаа 145 ч одоо их ч юм л дээ. Шүтлүү хөрөнгө юм шүү. Бас том залуу. Намнангаас болол өндөр байхад бол өндөр л шүү. Арай Саунд орчин.
За ингээ хорийн давааг үзэж та бүхэндээ хүлээ. За үргэлжлүүлэн 4-5-ны ямыг хамтдаа харцгаая. Онолт тийм ээ. Батбогцсан Батбаяртай таарсан, Анарзан Баяржахлан, Улсын Бернадон таарсан 2 дахиад таарсан, Батулзий Цогтбаатар, Лавгрэл Эрхэн Баяр, Золбоо Баяр баасан, Мөнхбаяр Бадамгаруу, Бадамсүрэн Амгаланбаатар, Чимд Онлон Цогт гэрэлтэй. Бадмаа 3-5-нд хэнийг аялаа? Бас нэг таштаага гэж. Нэрмэндэж таваг хаяад. амгаас давж байгаа шүү. 4-5-ны хамгийн гоё барилдаан бол Анарзан Баяржахлаа. барилдаан бол цэвэр одоо классик жудо дохох гэж за яг дохоо юм уу давхар ачааны хувилбаралтай аль нэг нь усыг чижээгээд тэгээд Гоё үсгээр нь халцватгаад тэр унж ойж унж байгаа нь бол яг нэг татамн дээр жудогийнхан унж байгаа юм шиг унжээлээ шүү дээ. Гоё манай Чимд Онлон Цогт гэрлийг тавьж байна да. 2 гар сайн. 2 гарын зүрээр лонгодол. Энэ өрөлдөө л да тийм. Энэ гоё. Баруу. Давхар цуураад гоё утгасан шиг хөлийг тэлээд Өлгөгдөөд тас гэлдэж харж байгаа. За Батбогц цааны хаяад 8-д болчихж байна. Батулзий давхар ачаа. Цогтбаатрыг Цогтбаатар 3-5 бас мэгцрээр харцгаа нэлээд удаа үдсэн юм шүү тий. тэгсэн. Тэгшд орсон байсан тий. Тэгсэн барилдаа нь хамгийн сүүл рүү орсон шүү. Тэгсэн баха. Амгалан Бадамсүрэн бараа өрч байна. Адамгуурын тэрээр тооцоолох л та. Өөрөө мөргүүлчих болоо гэсэн чинь зөрөө мөрөгцсөн шүү дээ. Хангуурийг. Энэ бас их. Ер нь 2 гарын сарвуу сайн дэл гэж тийм. Ер нь ховдын бөхчүүлчин бол одоо давхар шуудны дараан дээрээс бол одоо муу хүн байхгүй. Нөгөө хангаа авраг пүрв сайхан цаа, Батулзий цаа гэл бүгд л одоо мөрөгдөг, дардаг. Тэн дунд боловсрогдож байгаа бүтээгдэхүүн чинь тэгээ одоо мөрөхгүй гэдээ яах вэ? Ер нь тэгээд бөхчүүдийн ширлийн Бадамгаараа гэр бариад нэг ингэсгэн буцахгүй гээд. Тэгж яринд бариад мартдаг Бадамгаар гэж орондоо яриа алдартай. Хоёр шуу баг ер нь дээгүүр ордог гэж ер нь ярьд юм лээ. Тийм шиг байгаа маа. Ер нь 2 шуу сайн гэж байна шүү. Бариад мартдаг ямар учиртай гэхээр хоёр шуудланд гарын навч хийцэн баг тэгэл байж л байдаг. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тгэгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхсаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулав. Хямбарвэла Момпей. 4-5-наас нэмээд бас онцлоод хэлэх барилдаан, онцлох бүх таагуурын маань хувьд хэн бэ? Золбоо ер нь бас энэ хавар бас том атайхан болчих юм шиг. Өвлөн дээр бас нэг болохгүй бодох шиг байсан. Пүү цог хийж гоё. Ер нь жоохон саяны барилдаанд жоохон сайхан сэргсэн байл. Тэ. Ер нь унчаад байгаадсан. Саяны дээр барилдаанд барилж ер нь жоохон сайхан сэргсэн, бэлтгэл бас нэг жоохон унтсан байгаадсан. Тэгээд бөхчүүдийн бэлтгэлээр унаал ингээл зэрэглэгээл одоо зүрхний цогцолтдаг шиг байнгын мөнхийн одоо сайн байна гэж байхгүй. Тэгэл ерөнхийдөө ингэж унч ингэж явсаар байгаа л. Тэгэл наадам дээр л дээцэгтэй өрнө гэж л. Тэр нь бас экспортын одоо бас шинжлэх ухааны ч юм уу. Тиймэрхүү одоо ер нь бөхчүүд сүүлийн үед үндэсний хүч ер нь тэгж бас яваад байна шүү дээ. Харагдаж байна. Бүгд жилийн дөрөв үйлрэл бэлтгэлтэй байна. Би ерөнхий байдал бол одоо яг нэг дасгалжилтын ачаал шиг өгсөөл тэгэл одоо жоохон буулгаад өгсөөд нэг иймэрхүү маягаар явдаг шүү дээ. Тэрнтэй адилхан хүний биеийн байдал бол хавар тийшээ 4 сарын яг энэ үед бол шинэ мах хараахан эдэгүү нэг талдаа. За тэгээд намар өвлийн нэлээ эрчимтэй олон барилдаан бэлтгэлд бол бас жаа ядарсан байдаг. Зарим хөдөр нутагт ингээд амраад энэ төр явж байгаа шиг байна. Тэр их зүг. Тэгээд тэр утгаараа саяны барилдаан бас жаахан хүн цөөхөн. За тэгээд 14 хоног сайхан амарчд бол бацаал СПЛ ороод ирэндээ. Наадмын өмнөх сэргэлдэг гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө тэгж ойлгож болохоор.
Тэгээ яг ер нь бол хаврын барилдаануудыг бол таслахгүй зөв уналтанд орсон ч гэсэн таслахгүй барилдаа байвал сайн гэдгийг. За би ч одоо унлаа одоо нэмэргүйгээд орох биш барилдаанд оролцож байх хэрэгтэй. Доогуур дээгүүр нь бол эцсийн бүлэгт тийм их чухал биш юм байгаа юм л да. Улсын баяр наадам дээр л одоо олон барилдаанд оролцсон хүн бэлтгэлийн барилдаанд оролцож байгаа, сургалтын барилдаанд оролцож байгаа адил чөлөөтэй сайхан барилдаг. Цөөхөн барилдсан хүн чинь жоохон бэвэгээд бие бариад байдаг тийм тал байдаг л да. Мэдрэмж рефлекс жоохон бага авсан гэсэн үг шүү. Тэ. Дивжээний тэр партнер уучраа өгөх мэдрэмж чочоотой байдаг. Тэгээ чочоогоо гаргая гэж ярьдаг шүү дээ. За урагшлалан 5-5-ны ямыг хамтдаа алцгаая. Анар зам Батбаярыг Батулзын золбог Лавграл Батулзын золбог барилж явахт наасан баха тий. Баяр олсондоо барилж явахт давхраа наасан. Тэр хоёрыг барилж явахт нам сонсоолсон тий. Тэгээ Лавграл Хоомхос Одоморыг Чимэд ондоо амгаландаа тунаад. Би Набагаас асуусан тийм ээ 5 дээр хэн тунах уу гэсэн Наба бол за ер нь Чимэд ондан Амгаланбаатар хоёр л гэж хэлжсэн да манай үзэгчид тэрөө санаж байвал ярьж яг л Набагийн 5 олон жил бүх судалж байгаа хүн ч бас л манаас илүү баримжаатай юм байлээ. Тэгээ золбоо бас тунж ус болохоор байсан Тий. тий. Ер нь бол золбоо нэг л золбоогийн барилж удаа ширцсан байсан л да. Андрын энэ баруун ташааш сайхтар шүү. Өлгөөд итээд. Тий. Лавграл зам Бадамгарыг аваад хоёр талд нь ноолсоор байгаа. Тэгээ ерөнхийд жоохон зутсан баха. Урд нь нөгөө хоёрын даваас хулаа Бадамгар олон хүнд барилдаа хийгээд гараад ирсэн. Ойрд барилдаагүй хүн ур чадвар сайтай хүчтэй хүнтэй олон барилдаа хийгээд жаахан цуцсан. Дээр нь Лавграл гарч ирээд ингээ хоёр мөрийн ухаад ноолчхоор тэгээд тэгсийгээд сулхан унжгаа боловч сараа яг ер нь бол жаахан дэвжээ бас жаахан мэдрэмж жаахан хол байна те барилдаа. Энэ айхтар татсан шүү тий. За энэ бол гайхамшиг те сайхан татсан. Чим дондог ч одоо магтаал стахан байсан магтаал зогсон гэж хэлсэн байгаа. Гарын үзүүрийг сайн л да ванд ер нь гарын үзүүр ер нь сайн том сарваатай. Тэгээд энэ дээрээс эн чинь нэг дотроос нь одоо хастад донгуйлд нэгээд ярьдаг тийм хастаж дотроос нэг хагалсан чимгүү зүгээр л үндсэндээ баруун гараараа л донгуйлд. Энэ хоёр зөв олон барилцсан тий. Тийм байла 12-8 байсан уу? Тооны хэлсэн олон байсан шүү. Сүү ингэсэн тийм. Сумын зам багасаа л барилцсан. Тий. Та гурав нэг үлдсэн дээ тий. Тий. Энэ яг тэгэл одоо камер нөө ухраас болохоор энэ тохоо өвдгөл л тий. Сүү өвдөг. Сүү өвдөг юм дөрөв. Тэгээд тооны харьцаг чинь 12 9 болгоод 12-9 болгож байна. Улсын наадамч 2-3 барилцсан. Нэг жилийн хаалтан дээр та гурав нэг үлдээд. Дунж Төлзөд битээр хоёул хөнгөлээд Зуртан байсан дээ. төлзөө ахтар сайжирсан шүү дээ. би бас бүрхэр дахаас асуумар санагцээ. Ер нь өмнөх сумын цалтан залгуучдын барилдааныг бас тайлбарлсан. Харьцангуй шуурхай үлээ сая. За ер нь шуурхай шүү. Шажигнаа л дуусчихлаа. Их хурдан дуусна. 576 барилдлаа. Тий 600 шахаа барилцсан тий. Тэгээ та нарын явахд бүр шуурхай байсан баг тий. За жин бас их сумын зам очоод айхтар би айхтар болж. Тэр 12 он дээр бүр шуурхай байсан. Тултангуудаас том биетэй амар би хатаа нөхдөд л байгаа юм шиг. Тэгсэр нэг шуурхай бас гоё барилдаан болж илээ сумын зам би сая тайлбарлаж суусан. Өөр сумын цалтаа байхдаа ер нь хэрхэн барилдаг байсан. Ганц нэг төрөөс. Домгийн шиг. Тухайн үе бас тусаж сайхан ярил. Замын наа бахал сайн мэт. Нэг 3 төрүүлж нэг үзүүлсэн баха. 12 жиг үрсэн баха. Би анх 2012 онд инг сайхан төрүүлжсэн. Говьлтай аймгийн зам. Хавар төрүүлээд. Намар нь Батхүрэлтэй нээлтэн дээр төрүүл. тий аймгийн начин Батхүрэлтэй үлдээ төрүүлээд. Золбоотой бас нэг үлдээ. Тий солбоотой нэг төрүүл нэг үзүүлж. Нэг 12 сар 1 сард байгаа. Тэгээ бараалаа. Тухайн үед ч тэгэл сумын занд барилдах чинь гайгүй гарч иж байгаагаас нь авчдаг шүү дээ. Дашиг авч нэг унсан, Батхүлцгийг авч нэг унсан. Тэр үе чинь сумын зам нэг төрүүлсэн бүх шууд нэрэмбэн дэше өгсдөг байсан тий. Тий. Дэше огшаагаараа дэрдэг учраас тунах тухай ойлголт байхгүй. Шууд ам аваад. 2 төрөтэй 3 төрөтэй хүн чинь дандаа зөөнийг өрмөгнөл. Олон тэр мэдгүй буруу ч юм байхгүй. Монголын бүх сумын заанууд би л гэж боддог шүү дээ. Монголын бүх сумын заан төрүүлсэн чинь сум төрүүлсэн дээр гарч болох юм гэж бас болохгүй баримт биш л үү. Тий. Тэгвэл яг нэг сумын баяр наадамч өөрөө хүн зэнийг болж эхэлж байгаа юм л да. Хүмүүс сунам төрүүлдэг шууд энд орж ирээ шүүгрөөл
эрэгтэй болчиход шүү. Тий. Тэгээ сумын баяр наадам ач холбогдол жоохон багтаа болчиход байна гэл. Аль нэг харж байгаа гаргасал. Үгүй тэр үед үндэсний өхөн бэлтгэл хийж яваа дөвчөө хахтар чөлөөт хийж байгаа Чөлөөт хийдгсэн юм уу? чөлөөт хийж байгаа тэгэл ороо үзчихдэг байсан. 84 төрөлттэй гэсэн шүү дээ. Тий, би нэг 78 л байсан шүү дээ. 74 төрөлтэй л байсан. Тэгэл нэг 78 автэл чинь их бага л байсан. Тэр үеийн зуун зон чинь хаялцгаар зур хардггүй шахал байсан л та. Одоо ч яг тэгшээр цонцног бас харагдчихлаа байх. Ер нь сонгохгүй дуусгаад Шуурха тэгэхээр шуурха болж хэлээ шүү бас. Шуурхаа Нэг хэсэг бас дөрмөндөө байна, нэг хэсэг бас тий. удаа ширсэн дээ. Удаад байсан шүү. шалтгаан бол дөрвөнтэй холбоотой. Тийм. Нөгөө хэцүү нэрт араар тэрвэрдэг юм байхгүй болчихоор чинь тэгээ шуурхаа сайхан. Сумын заанд бараг тэгшвэрцэнд ч хүрэхгүй л явж байгаа шүү дээ. Бараг тийм билээ. Тэгсэн тохиолдолд ч өмнө зөв хөндлөх тий. Тэр үеийн үг нь шууд амжилт байдаг бол бүрүүгартын барилдаа очиод бас л кино шиг барилдаа. Ганц нэг байгаа байхгүй. Тэр нь л харамсаад байт. Одоо тэр үеийн барилдаанд тэр байдаг гэсэн бол тэр ялангуяа инх сайхантай хийсэн барилдаа энэ төр бол тий. Инг сайхан ч нэгт барилтаа тааш. Тэр Шигддэг ерөөсөө зай байхгүй. 12 оны хавар 12 оны намрын барилдааны бичлэг одоо байж идэг бол сургалт үзүүлэн гоё юмнууд их байсан баг гэж боддог. Тэр одоо ТV-ст бол байхгүй. Ерөөс дамжуулсан телевиз байхгүй л дээ. Сүлд байх телевиз анх дамжуулж өгсөн юм. Шинэ дэлхийн нэг 2 дамжуулсан баг тий. Тийм. Чимэд болон дашаар нэг түрүү зүр түрээ даш нэг хавирдаг. Хавираад телевизээр дамжуулж яасан сайн. дамжуулаа зүгээр видеог нь хийгээл бид нар нэвтрүүлэг бэлдсэн юм тий. Анх одоо хэдэн оноос нэг тунгаасаа дамжууллаа. Энд сар шинэ миний гаргацсан тий. Тий, тэр чин ТV-с дамжуулсан баг шүү. Бүр нэг 2014 мөр онд тий. 14 15 онд нэг дамжуулжсэн баг. Тэгээ 19 оноос л ер нь SBS тасралтгүй дамжуулж эхлэв. Одоо сүлд. Сумын зааны үүсэлт төгс ерөнхийдөө барилдаач бол анх нөгөө давууч нар бол 0-ийн даваа л гэдэгсэн. Тэгээ аймаг зэрэг. Аймаг зэрэг хоёр эхлээ нэг давс нь ордог байсан. Сүүлдээ хоёр давс нь орно. Тэгстэйгэн барилт. Улс аймагт барилтна. Тийм ирэх хөгдөг. Тэгэл сүүлдээ бүх хөгжүүд багтгаа байгаа л тэгэл анх сумын заан цолтой хөгжүүд. 250 чинь багтаа Юунд байсан. итгэжэл баг. Балборон баг тийм ээ. Спирт болгон Тэгээ мөнгөн шагаа өглөө гэж. энэ хоёр мөнгө шагаа авсан да. Хос. Яг Тэгэл хамгийн сүүлийнх нь баг авсан хаад. Тэгэл болсон. 12 оны намар 9 сард болов. тусгай хевс дэвсч барилддаг байсан. Тийм. Сумын зааны 90 имэрч юу лээ чаны имэр 90 имэрч л үнэ. хөх хевсэн дээр барилддаг байсан. Тий. Чаны имэрч л 90 имэрч л тийм. За ингээд 6-гийн даваа. За 6-гийн давааны анаалт тань. Бүхий өрөөш миний нэвтрүүлүүлээд байгаа юм шиг. Намаг ярьсаар байгаа тэрээс 6-гийн давлаа. За 6-гийн даваанд бол Анар зан жимэд онд ингээд лав гэрэл золбоо. Чилээтэй 2 мастер. 125 минутаа манай. Тий. 2 мундаг амт. 3 чилээтэй нэг жуудаа үлдсэн байна да. Чимд он зул сайргын хүрэлтэй ш. Хүрэл авч яасан ш. Нөгөө нь бол улсын аврагууд шүү дээ бүр тий. Зүүн талд Нонгодоо. Бараа хүнийг зүүн Нонгод гол үйл хамгаалтай байхгүй. анар цаан ч өөр баруун талдаа. Дархан маруу. Тий, тэгээ зүүн талд Нонгод гол. Тэг вандан энэ гарын үзүүрээ сарвуу их том. Энэ том сарвуугаар тэгээд хонгонд лавхуу өрсөн байхад Энд ч тооцоог юм болсон боход. Дахинд нэг өгөөл. сугдаж дахинд энэ сугдаж дахиндаг бол дээхэн үед сосруугаар марсан их сайн хийдэг байсан гэдэг. Энэ үргэлжлээ Батмөх цааныхаас арай өөр. Арай өөр. Барьцсан өөр юм дээ. Тэгээд за бидний үед бол намжил дээр чарцаг энийг бол хоригдлоос гарам хаалгаддаг байсан. Хүний хэлмэг шүү дээ тийм. Төв аймгийн намжил дээр чарцаг. Би ч та намжаагийн дээр сугдан алгадаад нь улсын байр наадам гэл ер нь 10 гаруй унсан санагддаг. Манай үтэг бол олон алгадсан. Баян мөнх бид хэд бол сумын авзар аврагч бас хэд намжил дээр чинь сугдан алгадаад алгадуулсан шүү. Уян гэдэг л өгөөлөө. Намжлаар зарцгаж намдаг нач юм даа. Намдаг нөх уян. Тий. Суудаг тийм. Намжил дээр чиж дараа Том он. одоогоор бол Юндөнгөөгөө болж л бас. Тийм юндөнгөөгөө болсон. Одоо намжил дээр чарцгаа тэг зүүрэлчмээр хүн өнөөдрийн залуучууд ч одоо хэн бэ? 90 гаруй өнлөртэй хин драмажин центр хөө юм да. Нур тийм залуу.
6 давсан, зан гамболдоо 6 давсан, бас л сугдан галгадаагаар 6 давсан гэж авсан харцгаа. За намжаагаас хойш ч одоо энийг бүр дээхэн үедээ бол ишгэн зааныг бас гараа хийж ирээд 80-ад оны ихэнх үе, 70-ад оны сүүл ишгэний хар хайч гэдэг. Тэр нь ягаад хар хайч гэсэн хэрэг баруун сугдаж ингэж алгадаад догтох зүр зүүн сугдаад ингэ алгацдаг. Хоёр тийш нь солбоо. Тэгээ шинэ хар хайч гэж. Хайч гэсэн. Ер нь жоохон богинохон бөхчүүдийг л их алгадаг. Нэг 7 манеркийг 7 алгадна гэж хэлжсэн гэж. Ишгэн зааш өөрөө том хүнэлтэй бас. Хой содон нэрт юм шүү дээ. Тий. Төвшин зан, ишгэн зан, өвчин зан гэж сонсож байгаа манай багш чинь. Сонсож байхад ямар сонир нэртэй хүмүүс, ийм нэртэй хүмүүс бүх болдгийн болол гэж. Ажиг сайн нэг том гартаа гэж ярьж байна. Ер нь ингээ бөхчүүд том жижиг гартаа байх ер нь барьц авахд хэм нөлөөтэй байдаггүй. Энэ талаар бас. Гэхдээ барьц авахд бол том гар их сайн юу л бол сэнжигэр жижиг гарыг илүү олж чаддаг гэдэг чинь. А хүчний хувьд бол нөгөө том гар, том ястай хүн чинь бол тэр хэмжээгээр л бяртай байна л да. Хүчтэй тийм. Чимээ дундан бол ер нь бөхчүүд дундаа сарвуу томтой доорно. Ер нь сайхан шүү. Ингээд гар барихад бол лап гэл том гартай. Гарын үзэр ер нь сайн. Ер нь сайн доорно гэж боддгийн. За өргөжлүүлэн дэлгэцэнд үзүр дөрөвний 2 бүхийн 6-гийн даваа хүртэл 7-гийн даваа хүртэл давсан бөхчүүдийн нэрсийг харуулж байна. Хаа Эрдэнэ, Нот Эрдэнэ, Нөх хоёр гэж. Бат Эрдэнэ, Арангаа Бат Эрдэнэ лөө. Юуны Булганы Бат Эрдэнэ хон тийм. Булганы нөгөө хоёр төрөлдөг Бат Эрдэнэ. Тийм бай. Моцорын Бат Эрдэнэ. Эрхэнбаяр Бадамгар ус. 8 сарын төрөлдөг тий. Хайх тэрийгүү. Сайхан Бат Эрдэнэ. Тэрийг хөлийн аваа ичлээ. Баруун хонгодод. Хонгод руу хөлийн авсан. Хонгодсон. Хонгодод барыг хөлөө. Тий, хонгодоо. Алдрын хоёрыг хөлийн авсан. Тэ зүүнийг авчиж. Чимэд донд бол чимэд өчр гармаа Бат Эрдэнэтэй хэлчихсэн. Гармааг их олон хийсэн байсан. Шаруударч загт. 3 хийсэн байсан. Тий. Манай Захуу аймгаас ч одоо улс аймгийн цолтны барилдаанд ерөөсөө бодиттой түүх санахгүй гамдаа нэг нутгийн Захууны 2 бүхэн гэж үлдсэн. Манай хоёрт хоёулаа Захууны байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ франкных гэж хэлж бас Лаачрахын ирүүлж юм шүү. юм ба. Хинтээ үлдсэн. Улан баярхтай. Хинтээ? Улан баярхтай. Бүхэн өргөнд үү? Тий. Ямар Улсааны бол мөн болоо тэр. Мэдгүй 13 онд гэдэг тийм яваад л шүү. 13 онд бол хаа чин 14 оны начаа. Тийм ээ. Аймгийн арслан л. Аймгийн арслан 60 үлддэг байхаа тий. Санаж өгөхгүй байгаа зүгээр байж магадгүй. Миний санаж байгаа бол анхных юм шиг санагдаад байгаа. За энэ гар ургалаад дахимдсан, дахимдаад тэг хөшөөд интернетийн удаашар болсон юм шиг бандангийн дөрвөн хөлөлж байгаа лав гэрлийн тойрчгийн тэр удаан санагдаад байгаа. Би нэг үзүр түргэн үзчихдэг хэр ноолсон. Лав гэрэл. Яг хөө нэг 20 минут. За жоохон барилдсан баа тий. Яг хөө тэгнэ сулраад жоохон удаашралтай жоохон суларсан байх л та. Жоохон цуцалтус байж магадгүй. Захны хоёр анх удаа магадгүй. Пүргорчод даштай бол хоёр үлдсэн. Тий даштай. Тийм баг. Тэгэл хаачир харцгаа юм барил даа. Тэгэхээр ер нь ховор зүр таарал байсан. Улаанбаяр артгач үзүүр энэ төр байгаа шүү. Төрүүлсэн байгаа. Төрүүлж байгаа. Дуу хот ер нь очинтэй үлдсэн тэр байсан шүү дээ. Лам моцог гард бол олон төрүүлсэн. Шөөг их олон боо олон шүүгэр төрүүлсэн. Тонцох гартын үед Захнаас барилдаж исэн бүх гээд бодохоор тэгэл бас байхгүй юм шиг байгаа тийм. Санаад орохгүй юм. Дүүд байвал санаа баймар юм. Тэр бигдсүрэн цэрэм пунцэг хоёр спортын төв ордонд үлдсэн санагдаад байдгийн. Үндэсний хүн залуучуудын улсын оргод бол хоёлаа жилийн өмнө гарч байгаа. алтан мөнгө нэг авч ирсэн юм лээ тий. Хасах 86-ад. Нэг насаа хоёр насны зэрэгтэй дээр 69-71. Үндэсний залуучуудын улсаар хоёлаа аврагын төлөө барилдаад алтан мөнгө авсны тохиол байдаг шүү. 90 онд байдаг хаа. 86-ад. Тэр чинь нөгөө 21-ээр энэрэн багшийн л одоо яг шавнэр. Өө тэгэлгүй байх. Яг л өнгөө багш. Ингээ багшийн. Авчраал тэгэл яста хар залуугаар нь 18 19-тэл жодогийн шигшээд мандан жоо сүлийн жонор чагаа багш чанар руу энтрэл үндэсний хөх улсын аврал дээрээс хараад тэгэл авсан юм байлээ. Хамгийн сүүлийн хэмжээнд байна шүү. Манай нутгаас бол бас олон сайхан бөхчүүдийг бэлдсэн мандаа хамгийн сүүлийнх нь багш. Тийм. Тэгэл бат сайхан сумья байсгал бүгд болох байлгүй тий.
Тэгээд хөдөө барилдахгүй одоо хөдөөнөө үлдсэн олон байгаа шүү дээ. Нөгөө Цахим мандлын Бата аймаг Шагдаржов гэхэд улсын аварт барилдсан. Сөрөг сармууд алта тий. Энэ лавгралзааны мөхтрөөс яваагүй. Бас юнгээ өгшин гараа. Тийм мөхтрөө. Таадаг хэлгүй яах вэ? Раашин таатай хөө гэж юм байна. Сөрөг таатай. Одоо Чин зэрэг Төвшин Батгал юнгээ өгшин шавнууд олон байна. За өнөөдөр бол ганцхан барил да. Болон үзэгч та бүхэндээ хүргэн. За мэдээч бүхөрөө нэвтрүүлгийн маань бас нэгэн булан байдаг. Хамгийн гэдэг. За өнөөдрийн хамгийн булангаараа юу ярих вэ гэхээр хамгийн залуудаа улсын цол хүртсэн бүх таагуурын маань мэдж байгаагаар санаж байгаагаарч хамгийн залуудаа улсын цолнд хүрсэн ийм бүхийг 63 оны Давгсар Давгсар Арслан 19 настай. Тий. 44 оны 19 настай. Баянаа аврагуулж цогнооч юм болж байна тийм. Начин болж байсан. Баянаа аврагч юм бол яг 43 оны 2 сарын хүн байлаа шүү дээ. Морин 20 болчиход байгаа юм тийм. Морин жилдээ ордог. Цагаан сарын өмнө болохоор оноороо бол баян муухгүй чинь 43 оны. Өвөлд цагаан сарын өмнө төрсөн. Өвлийн сүлсээр төрсөн тийм хүн. Бүр 42 оноор орохоор жилийн үед тийм шүү дээ. Жил. Морь жилдээ. Давгсран багш бол 44 оны бичин жил гэдэг байна. 30 жил. Тэгээ 63 оны наадамд Галдангийн цоодлогоо нэг нь сандан жигмэд гоё. Тэр боргоо хоёр чинь энэ хоёр хүүхдийг авъя гэд 19-т 20-т хоёр найзыг авч ирсэн. Тэр үед их Баян авраг бол багшийн сургуулийн баян мөх. За Давгаа Арслан маань ангахын оюутан болсон юм болоо да. Тэгэл энэ 1-р 10 жилийн энэ хавьд гэрт хамт амьдарч ирсэн гэж. Тийм баг. Ярьдаг шүү. Тэрний урд жил ухаан Баян авраг багшийн дэд 10 жил сурцсан. Тий түүх байгаа шүү дээ. Тийм баг. Тэр урд жил Давгаа Арслан ангахад 9 жил. Тийм баг. Болоод төгссөн гэр тэгэл сүүлд нөгөө Давгсар Арслангийн тухай энэ Арслан Давгсарн 9 жил болоод төгссөн гэр ангахын дэд манай алтан цэцгээ багш нар энийгээд саваад очдөг. 9 жил сурдаг бөхчүүд гэл тэр талаас нь бодоод байсан. Гэтэл мань хүн өөрөө их ухааны хүн. Антомын шалгалтын дээр ингээд хүний яс гаргаа нэг багш нь асууж ирсэн гэж байгаа. Одоо хөлийн шилвний яс энэ юуны яс байна гэдэг. Тэгээд одоо ясуудаа дутууж яжсэн юм байгаа үстэй дагаа Арслан хэлж чаддгүй. За дээш нь ингээд шидээд алган дээр буу хооронд нэрээ хэлэхгүй чам унгалаа шүү гэдгсэн. Шидээд энэ хооронд нь хүний яс гэж хэлээд инээдэн болгоод тэгээд шалгалтанд нь тэнцүүлж исэн гэд. Багш өөрөө авраг дээд сургуульд бидэртэй хамт сүүл байсан тий. Сүүлд олон жил бурхан болтлоо багшилсан. Тэгэл одоо багшийн тухай янз бүрийн их сонсч байсан. Өөрөө их шооч хүн шүү. 18 тадаа бас нэг 2 үлээ 3 давсан баг шүү. Тэгээ нь Бадамзаа хайцсан гэдэг шүү. Тэгээ энэ пионерын ордныг очиохоо Давгсар Арслангийн 2 жоох хүүхдэр давлаа гэд пионер гэдэг нэр өгсөн байсан. Бадамзаанд. Тэгж яриа байдгийн шүү. Тэгэхээр 19 ч бол тийм 20-т бол олон баг тий. Монгол авраг 20-т за гэдэг л та тий. 20-наас 21-ийн төрөл их олон байдгийг 20-т харин хэр олон байдгийг бол тоосон цал авсан. 18-т лавдарч 17-т аймаг арслан болоод 18-т нөгөө том ой болоод тэгээ энэ жил начин болох юм бол түүх юм болох нь дахиад ярьжсэн 2 доонд эрхэм жир боломжтой лөө. Тэгж ярьжсэн шүү. Сүүлийн үедээ Батмагны чи 21 үү? Тий 21. 21 оноос Орхоо 21. Тий Орхоо 21. Батэрдэн гард 21. Сумын аврагч 20 юм биш үү? Оюун болд ч 20-т 6. Тий 20-т 6. Бас том амжилттай. Сумын авраг 20-т начин болсон юм байна. Сумын 20-т 94, 74-с 94. 21-д олон байт юм аа. Начин нөгөө даах хөтөлтөг начин 30 голд бол 21 22. Батэрдэн авраг 21-т Батмагны Орхоо гэл нэлээд байгаа. Сумын өвзөр 20-т юм байна. За Давгаа Арслан мөн байна уу? Тавар эцсийн хариугаа. За мөн байна. Мөнхбатар Арслан сар нь бол юу байд юм бэ тийм ээ? 19 гэж явд юм байна тий 19. 2000 оны наадам боллоо тий. Нэг оны яваа. 81 оны намар Бадрал начин гард тавсан хүн байх гэдэг. Тэг Бадрал аваа. Тий. 19 наснда. Өө түм арсантай 3 билүү 4-ийн даан дээр ирж барилдсан. 4 билүү.
3 баха. 3 4 4 дээр тунсан баха. 4 дээр тунсан. Тэр үчиг ам авдаг. 4 даваа ам авдаг байсан. Хойтонгоос нонолт орсон тийм ээ. Тийм үү. 4-ийн даваад Үүдүм Мөнхбаатар тунахаар байсан юм болоо да. Тэгнэ л дээ тэр чинь Үүдүмжээр нь 2 дараалан 3 даваал тэгэл бэртэлсэн баг. Тэгвэл сайн л байсан байж тээ. 4-ийн даваанд 2 аймгийн арсан тунаана гэдэг чинь. Тийм найзч. Би бол 3-ын даваа гэж бодоодсэн. 4 баха тий. 4 баха. Тийм үү. 4-ийн даваа Одхон очиж Манай Мөнхбаатар залуугаараа цолоорсон. сайн байр заадаг болов. Сайн байсан. 5 дээр авсан тий. Алхангийн тухай ер нь ярил. Одоо авраг Батэрдэн аврага 1997 онд Хөсгөл аймагт бас л одоо ажиллаар явж байгаа л. Тэгэл тэнд л тэр чинь нөгөө говийн сурталчилгаа гэдэг бөхчүүд их барилдаа хийдэг байсан. Бид нар ч гэсэн Баян хонгор ар хангаагийн Говь компани. Говь компаниас сурталчилгаа ноолуурыг бөгнүүлэхийн тулд тэгээ авраг бөхчүүлтэй Хөсгөл барилдаж явахт нь Мөнхбаатарыг түнтгэр хөөхөд хөтлөөд ирсэн. Тэгээ намар за би чи 97 онд аврах сургуульчийн коллеж нэртэйгээр яг эхэлжсэн үе. Тэгээд аврах дээр намар нэрэл. Тэгээ баяр жавхлан гард Мөнхбаатар гэж Батэрдэн аврагын анхны шавнар гарынхан. тэр анх өсвөр байхын ер нь тийм мундаг би хатаа хөхтэйсэн билээ шүү дээ. Аврах чи өөрөө нөгөө их спортын хүн болохоор зүгээр нэг үндэсний өхөр нацалтуулаад байхгүй. Шууд жудогийн шгшээ дээр Төвчээрийн одоо юу гэх вэ? Төвчээрийн цөөл гэх юм тий. Төвчээртэй шүү дээ бас. Тий. Мөнхбаатар тэнд л одоо аврагт ноолуулаад сайжирсан. Би 2 удаа сумын замхтад 4-ийн даваанд таарч исэн. Нэгэн дээр нь ч гайгүй шат руу гарцсан. Нэгэн дээр нь шат руу гарч байгаа гэсэн шүү дээ. Нөгөө айхтар гарцаа. Би шин тухайчин бас л багал байсан. Тэгээд 4-ийн даваанд улсын амбар ноолтаараа барилдсан. Нөгөө энэ айхтар гарцаа доош нэг ноолоод унах га тэгэхээр дээш нь татсаар байгаад байх хонороо татаад шат руу гарч байгаа гэсэн. Амар төвчээрт юм лээ. Тийм. Тэгээд тэр төвчээрээс гадна нөгөө өөрөө тэр хүн ноолох арга тэр барьц байрлалыг ерөөсөө Батэрдэн аврагаас л сурсан. Хүн заагаад сурах нэг өөрийн биеэр аврагч өөрийн ноолоод муутгаад мэдрэмж өгөөд тэндээс нь одоо мэдрэмж за хүнийг одоо цусан шиждэг хүн бол ингэж муутгадаг юм байна гэдгийг олоод авцсан. Тэгээ тэрүүгээр л одоо Даваа Батар харцахын тэрийг бол заалмаалан тасал муутгаж ирсэн шүү тийм ээ. Олон хүнийг тийм. Олон хүний зүрхэнд хонгоогоор нь томбраачаад өлийнхээр нь чирж утгачих гэдэг юм уу давхар тавьж Ахаж утгачдаг юм да. Өндийнхөр нь буцааж ингэж барьцаараа доош нь ингэж жингээр зүгчдэг хүн шүү дээ. Тэгээ өөрийнх нь тэр бие бялдар гар хөлөнд нь тэр дундын барьцах тохиромжтой шуудган дээр нь хурж барилддаг юм шүү дээ. Шууд тавиал бариад авдаг юм. Тэгэл ерөөсөө л сугны хонгороо давуулсан барьцсан дээрээс л тэр өсгөө аврагтай барилдаад нилээ юм болж байгаа 140 хилтэй хүнийг тэр хутгах байрлалдаа би оруулж ирсэн гэдэг чинь яг үнэн л дээ. Тэр чинь бол бас л өөр өсгөө аврагыг тэгж ноолох хүн бол тухайд бол байгаагүй. Хамгийн болон маань маш их амжилттай өрнөлөө. Үзэж та бүхэн бас мэдхгүй зүйлийг бас мэдэж авсан болов уу гэж бодож байна. Ингээ өргөжлүүлэн хэсэг зарах сурчлагын араас бүхий өрөө нэвтрүүл маань үзэж та бүхэндээ өргөжлөн 2 дугаар хэсгээрээ уулзгаал нь ингээ зарцуулгын дараагаар эргэ олцъя. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулав. Хялбар байлаа. Монпэй. Бүхий өрөө нэвтрүүлэгт хамтаа үзэж та бүхэндээ баярлалаа. Ингээ бүхий өрөө нэвтрүүлэг маань 2 дугаар хэсгээрээ үзэж та бүхэндээ эргэн уулзж байна. Энэ бүх хэмбэ болон байгаа. За ингээд дэлгэцэнд үзэж та бүхэндээ энэ бүх хэмбэ болонгийнхаа асуултыг харуулах болно. Энэ бүх хэмбэ тэрээр Монгол бүхийн өргөөний албан ёсны цуврал барилдаанд 10 удаа төрүүлсэн бөгөөд аймгийн арслан цолтой 6 удаа, улсын харцах цолтой 4 удаа төрүүлжээ. Энэ бүх хэмбэ Аймгийн арслан 6 төрүүлсэн бүх байд юм уу? Санчаадан баг. Улс аймаг юм уу, аймаг зэрэг юм уу? Нийт 10 төрүүлсэн. За нийт 10 төрүүлсэн байгаад за аймгийн арслан цолтой одоо 6 удаа, Санчаад улсын цолтой одоо 4 удаа, улсын харцах цолтой одоо 4 удаа гэж байгаа шүү. Солбоо төрүүлсэн. Цомын занд 1 төрүүлсэн, улс аймаг зэрэг 6, улс аймагт 3 төрүүлсэн баг. Золбоо магадгүй шүү дээ. Тий.
зоргоо гэчихээ зоргоо гэхээр аймаг арслахад олон төрөлөө байна зоргоо. Өсгөр чи одоогоор харцаг бол болоогүй байна гэдэг. Мөнгө арцсан аймаг юунд бол 13 явчихсан 12 төрөлцсөн шүү дээ. 13. Золбоогоо зуран байхгүй л болчихгоо гэхгүй. 6 мөнгөн зоож харцсан юм үү? барилдаанд Мөнгөн зоож харцсан чинь. Ой мөнгөн зоож гэдэг хүн чинь аймаг зэрэгт бол 8 төрөлсөн л дээ. 8. Тий. 5 2 1 гэдэг олон төрөл. Золбоо 6 төрүүлсэн үү? Аймаг зэрэг 6 төрүүлсэн шүү дээ. Монгол Бүхий өргөний цуврал барилдаанд нийтээ 10. За аймгийн арслан цолтуудад 6, улсын харцаг Улсын цолтуудад 4 төрөлсөн юм болдог л байна. Золбоо харцгал хамгийн дөх юм байна да. Сумын зам байхдаа 1 төрөлсөн. Тий. Шамтай бол төрүүлжсэн. Тэгээд Улсын 3 төрөлсөн байгаа. Тэгэл 10 юм бэл. сумын зам 7. Даш сумын зам 3. Аймгийн арслан багт олон төрүүлэг үл. Аймгийн арслан төрүүлээгөө. Тий, тэгэхээр чинь Харцаг начин болоод их олон төрүүлсэн. Харцаг улсын өнөө төрүүлсэн. айхтар нөгөө аймаг зэрэг олон төрүүлсэн харцгуудын л нэг. Тэгээ ботор жаар од гэрэл байдгийн золбоо байдгийн мөнгөн цоож байдгийн. Мишкагийн бачаргал байлаа. Батбаатар харцгаа. олон болчих гээд байна тийм ээ. Батбаатар харцаг чи харин улсын аймаг зэрэгт бол 3-аас олон л доо. Өмнө ус төрүүлсэн дөрвөл байх. 7 Хангамт. Тий, хангамт байх. Солбол юм байл та. Золбоо гэ хамгийн анхны улсын аймагт төрүүлсэн барилдаанд ямар барилдаан бэлээ бүгд мэдэндээ тий. Агуудаа төрүүлж Тэгээд сүүлхэн төрүүлжсэн шүү. Сүүлхэн төрүүлсэн. Агуудаа төрүүлж ингээд тэгжсэн юм да. За хариулт. Золбоо юм. Золбоо харцгал юм болов. Золбоо харцаг. За ингээд дэлгэцэн хариултыг харъя. Тэр Маш их амжилттай. 6 хэрэг тодорхойлчихсон л аймаг зэрэг 6 төрүүлсэн гэхэрч. Цувралын 10 гэдэг нь харин үнэн бүх шүү. Улсын аймагт 3 төрүүлсэн юм байна л да. хоёр залуутай нийлж чад ноцолцоор байгаа ямар. Аймаг зэрэгт угаас 6 төрүүлсэн өөр байдаг. Өөр бараг байхгүй. 8 10 төрөл. 8 10. Доошо 5 мод байгаа. Золбоо харцгийн тухай мэдээч үргэлжлүүлэн ярина. Хүүгийн сайн ярина даатай За байх. Би бүх одоо судалж дасгалжуулагч таараас би илүү ярих байхгүй шүү дээ. Бэлтгэл зөв хийж байгаа. Та хоёр фэйсбүүкээр бичдэг юмнуудаа ярил суугаад байна шүү. Яг тэр үзэгчд бас сонирхолтой байх юм уу? Хөгжилтэй талаас нь гэх юм уу? Тэгээс комментэр үзэн шүү дээ. Золбоо харцгийн барилдааны онцлог, мехний хувилбар энэ зүйлүүдийг бас онцолж ярил үзэгчд маань бас их сонирхолтой байна. За хүүхэд байх юм бол одоо 73-ийн Дандар гэж багш дээр. Тий. Дандараас өмнөх нь Лаажо багш дээр золбоо ус байсан баг. Гэхдээ дандар өгш яг анхны шив байхгүй. Анхныхаа шав. 10 Чөлөө төхөөр л тэр ч одоо хэдэн он бэ? 12 3-тай л 13-тай гэлөө 14-тай хичээлсэн. чөлөөтөр 13 байгаа. бэлтгэл хийж эхэлсэн. Дандар дээр манай дандар олон бүх гаргасан л да. Бүхэн сургуультай 7 гарч өөрөө. Тэгээд 13-тай эхэлсэн бол 90 оны хүн байгаа 14 13-тай л байсан. 23-наас л эхэлсэн байх гэдэг шүү дээ. Хүчин золбоо гэдэг их гоё үетэй. Тэгээд чөлөөтөр бол яг ер нь сайн барилдсан. Олимпиад орж чадаагүй. Дэлхийд Дэлхийн 2 аврагт бол 2 3 дэлхийн аврагт бас орсон. Азаас бас олон медаль авсан юм билээ. Дэлхийн авраг 5-д орсон. Энэ Америкт хожигдоод Тий. 18 он дэлхийн авраг. Тэгсэн чөлөөтийн бол сайн мастеруудын нэг. Тэгээд одоо лав гэрлийг л золбоо чөлөөтөр бол гаргаагүй шүү дээ. Олон хоцсон да 6-7-оор бол 7 хожсон баг. дөгсөн сангадад байдгийн. Ер нь Гарч иргээс нь эхлэв те. золбоогийн гараас бол гараагүй. Гараас гараагүй гэж ярьдаг л да. Тэгж олон хоцсон. Сайн бүх. Аймгийн байр наадамчин 3 төрүүлсэн өнөөдөр тийм арслан байна уу? Тухайн үед бол баярхан ах. Хурц Бадрангуй арслан гэж Гоё чимэг. дууддаг их гоё чимэг. Баян хонгор аймгийн Баян булаг сумын харьяат хүчил спорт орооны бүх Хурц Бадрангуй арслан нацаг сэрэнгийн золбоо гэд. Тэгэл улсын байр наадмын 5-ын даваач одоо Батүлцийг хайж Тонож. ингээл стан үнэхээр баярлалаа. 3-ын даванд хэнийг хийсэн? Отхон Баатар шүү дээ. Жодоогийн. Чаан баг. Нугур таарчсан. Нугураад. Тэр чирээ 6 даваа 7 дээр Бацуур аврагтаж бас л дуулаантай 4 хөллүүлээ. Сонголцлоо. Тий Барьцсан сонгоцсон. Тэг 18 оны наадмын. Тэгээд дараа сонгуулаад ер нь сайн бөхтөө. Цолоо батлсан хүний чи одоо сайн бүх гэхээс яах вэ тийм ээ? Аймгийн арслангаа батлаад харцгаа батлаад яваад байна тийм ээ. Бараг сумын занаас батлсан байлгүй. Тэгсэн шүү. Тий. Аймгийн зан золбоо бол тэгээд дараалал 3 төрүүлсэн шүү тий. Анх л аймгийн зан айхтар гарч ирсэн шүү дээ. Тий. Гамбатар гадаг нэг улс аймгаар хайш өгрөөд. Ах тэгээс гарч ирж байсан.
Сумын заанд ч гэсэн мундаг сумын зам байсан шүү толбоо. Сайхан сумын зам. Хөдөлмөрчлөлтөө ер нь. Тэгэл бензиний дуусна гэж ярьдیں۔ Одоо хөвчүүд бол. Ер нь тэгэл дуустал юмаа дуустал зэлгээл. Тэр өчтөр сая өмнө хөрөлтөнд харж байгаа шүү дээ. 2-ын давалмаа даваад орж төвцчлээсэн. 3-ын даванд Майн баяртаа тэгш барьцсан дорцсон болохоо байгаад хасагдсан. Тэгээд 4-ийн даванд Баяр басантай бас хамгийн суларсан байсан. Баяр басантай бас л золох зүвзээд байсан. Тэгээд 5-ын даванд бас тэгэл Батүр зүйтэй үзээлсэн. 6-ын даванд аргагүй түрүү. Тий. Түрүү. Залбаарцгийг хөдөлмөрч гэх хүмүүс бас их ярьдаг. Сая бургаар дах бас хэлж байна. Ер нь тайрын маань нөхөрлөл ер нь хизэнээс эхэлсэн бэ? Энэ талаар бас ярих. Тэгээд бид тэрс 10 жил найзалж энэ зог үлтгэл хийгээл. Тэгээд ямар дууtul байг зог гэж мэдэрээ сая гэсэн бэлтгэл хийчихэл ирлээ. Ер нь хөдөлмөр ярьж ер нь тэгээд өөрийгөө ер нь бас авах зүйлэг байгаа л та. Манай найзаас ер нь хөдөлмөрч тууштай гэх юм уу? Тэгээд барилдсан ч гэсэн ер нь тэгэл энэ өөрөө тэгэл дууссан ч гэсэн тэгэл шазаагаал үзээл байх хэвээр. Сая л барилдаанууд ер нь өөрийнх нь барилдааны онцлогч юм. 2 гар хүндэх юм уу? Чөл өтөрч гэсэн үндэсний 2 гар 25 оны Чилээтэй улсын аварга өдөрсөн шүү дээ. Тий. Хэдэн жилийн үндэсэн бэ? 20 оны улсын аварга хамгийн 20 оноос хойш спортын төв ордонд хамгийн сүүлд орсон. Намбар тавг гэж хэлсэн. тэгс. Тэгээ сая 5 жил өнжөөд 25 оны улсын аварга Батөр начингийн үг мөлт ороод ирсэн. Намбрыг хожоод зооны аваргын талалтан гэрэлд өдөө хожигдоод хөнгөө хүрэлтээр л зогсож байлаа шүү дээ. Энэ жилийн орноо л хийсэн. Тэр цуг хийсэн л дээ өвл. Энэ жилийн ороод үзье гэлээсэн. Тэрөө тэгээ чөлөө зөөртэй хүн чинь тэгээд бас гоё л. Хүний сурсан юм гэдэг тий сурсан. За ингээд залбаа харцгийн тухай. За өнөөдрийн энэ бүх хэмбэ болгон бол залбаа харцаг байлаа. За өдөрт манаас таасан болов уу гэж бодож байна. За өргөжлүүлэн 97 хоногийн барилдааны хуваарийг энэ 7 хоногийн барилдааны хуваарийг өргөжлүүлэн дэлгэцэнд та бүхэндээ харуулах болно. За Бямгарагт. За ердөө зохны мундаг барилдаан чи 19-нд. Хамбын бор уртгар тэмэх Монгол улсын хүч дарслан Маамын лагыг нэрмжт улсын аймгийн золтой хүчит 256 бүхэн барилдаа. Цаг нь хэдээс вэ? 11 цагаас уу. 250 За энийг сайн тодруулаарай. Би сайн мэдгүй. Цаг нь дараа эртэж магадгүй шүү. Үзэгчд маань тавихгүй бол Shopee цэгийн мэн гэж байна уу? Тэрүүгээр л одоо плед шажигнжээ шүү гэсэн сураг. Өнөөдөр би багш сонсч ирсэн энэ хамбын бор гэдэг одоо яагаад яасан гэхээр хамбын шавын бор. энэ эдэр сумч өөрөө хүрээ нь бол хамбын хүрээ гэж тухайн үеийн тийм ээ. Ийм л хэлсэн. Хоёр ингээ хуваагддаг юм л. Яагаад тэгэхээр нэг тал руугаа болохоор хамб гигэнт гэж байгаа шүү дээ. Тэр нутгийн хүн. Тэгээ ийшээгээ болгоод ялгсан гигэн гэж байгаа байхгүй. Тэгээд хамбын бор гэдэг бол тэр хамб гигэнтний шавын учраас эдэр сумд бор хүн байсан. Тэгээд хамбын бор болоод тэгж л нэрлсэн юм байл. Би л тэгж л ойлгосон. эдэр сумын хамбын Хоёр гигэнтнэр ингэж Нямгаргийн барилдаан бол 3 эсрэг багийн барилдаан уу? энэ хамт асуудал болоод ирсэн зайныг. Тэр үү? 3 эсрэг 3 гэсэн байсан. Яг нарийн бол мэдээгүй шүү. Тэр барилдааны юуг л Улаанбаатар хотын аврах шалгаруулах чансаа өндөр бөхчүүдийн 3 эсрэг 3 халз барилдаан 9 дүргээс 3 бүх. Түрүүний нөгөө лавгагийн тухай ярьж байгаа чинь хамбын бор урт гарт гэж байгаа биз? Тэгээ урт гарт гэдэг нь бол зоойлгомжтой тийм ээ, урт гартай хүн байсан байна. Яагаад урт гарт гэхээр талбайлаар гараад барилдах хүлээгээд зогсож байхад энэ өвдгөний нүдэн дээр суусан ялааг нэг тонгоохгүйгээр ингэж өргөж ийсэн гэж яриа байдаг. Одоо зүгээр ингээ бөхчүүдийг та нар ажиглах юм бол шуудганы уянаас доошоо ерөнхийдөө ингээл энэ кейс тавьцал өөс хүний гар бол тийм ээ. Энэ хавьд. Тэгэхээр тэр өвдгөндөө орж байна. энгийн одоо хүнээс дахиад нэг өвдгөн төрн гэхэр баг 10 сая одоо урт. Сүүлийн Даваабатар харцсан л уртаар гэдэг шүү дээ. Одоо сайхан урт гартай залуучууд бол байна. Даваабатар харцах чих урт гартай харагдаж байдаг гэсэн. Зогсож байгаа. Одоо ингээ тойроод жагсаа зогсож байхад ландшгүй харагддаг юм даа хүний гарч юм л. Энд байна даа гэж. Тэгээ урт гарт гэж. Лагоогоо тэгээ чээж өндрөө нэг богинохон бол биш бах тийм ээ. Тэгсэн юм л гард юм урт байсан л хэрэгэлдэг. Одоо тэгээ яг бид нар түрүүчийн нэвтрүүлэг дээр бас нэг ярьж байсан да. Энэ яг өнөө барилдаж байгаа бөхчүүдийн биений харьцаа гарын урт
гарын атгалт энийг биений харьцааг бол бид нар ингээд боддоор одоо аваад үлдэх юм бол хожимо 100 жилийн дараа нээлттэй тавиад өндгөө хэрэгтэй. Бид нар одоо 1930 хэд онд барилж ирсэн хүний чинь бол хөрхийн нэг зураг л байна шүү дээ. Ганцхан зураг тийм ээ. Хар зураг. бохоо данзантай хамт байна. Одоо бохоо данзан нэг юм өндөртэй байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ үед чинь бол ингээд технологи хөгжсөн үед бид нар олигтой юм авч үлдэхгүй хэдэн зураг биш. Тэр үнэхээр эд үеийн нэг авахгүй бол одоо өсөж гарч ирэх үе эд үе харж явах үеийн өөрөндөө өөр болол явж байгаа тийм ээ. Би одоо заримдаа боддог шүү дээ. Насаар нь ингээд авах хэрэгтэй. Эрхэн баяр аврагын чэжний хайрцаг бол бас л онцгой том хайрцаг шүү. Гэлгүй. Тийм ээ. Энэ хаврын матаас эрхэн авч бас онцгой тийм ээ. Чоног өлгөлн гэдэг шиг л одоо иймэрхүүл чэжтэй бас л дээр байсан юм байлгүй. Домог болмоор одоо тэр зураг л үлдэж байна л да. Лагоогон дээр засвал дээр байгаа тэр зургийг л харахад ер нь ардан зогсоон зураг гэдэг шүү дээ. Тэрийг харахад л ер нь тэгээд нэг ч штанг хийгээгүй байгалийн юм гэдэг одоо яаж ингэ төрсөн юм пропорц бол үнэн гоё. Тосгой хүн байсан баха. Ширээ таачгал харж байгаа. Тэр зогсож байгаа тий. Ардын хувьсгалын 40 жил буюу 61 онд мөнхөд авраг ярьж байсан Ахмад бөхчүүдийг цуглуулад Уян аврагын хин асуудаг үлээ таны үзсэн хамгийн сайхан наадам гэж асуухад ардын хувьсгалын 40 жил гэж байгаа. Тэгээ учир юу гэхээр тэр 1920 30-аад оны үед барилж ирсэн тэр ахмадуудыг бүгдийг цуглуулсан юм лээ. Урлагаар бол одоо зэтэн болдаргал цуглуулсан байна тийм ээ. Тэгээ төр бүх хоёр чинь үеийн үед л Монголд бол их ойрхон байсан хоорондоо их уялдаатай. Тэгээ тэнд л одоо тэр хамгийн бор энэ лавггүйг өшөө тэр бохоо данзангуй өөр хин байдгийн тэр лот бөхчүүдийг бол мөнхөд Монгол 20 настай харж ирсэн байх гэдэг тийм. Тэгээд хамгийн сайхан наадам гэж хэлж ирсэн. Тэн дээр бол яг би давсан биз төвдөн дөрчөө гэж нэг өөрөөр нь хилүүлсэн гэх нэг тийм ам яриа байдгийн. Тэгээд төвдөн дөрж бод тэгсэн та давсан гэд. Өөрөөс нь 16 7 хэр чинь олон ах хүн байх гэдэг тийм. Ер нь их тийм омголон дуу тэгээд одоо айдгүй зориг хүн байсан юм байлгүй дээ. Бас тийм дарангуйлсан тогтолцоо коммунист дэглэм гэдгийг одоо жоохон ойлгоогүй болов гэж бодод шүү дээ. Харамсалтай тий. Ер нь энэ үгнээсээ болоод ийм их сүрхий лам хүн байсан үгүй юу? Тэгээд ламчс нөлөөсөн баг тэр дэмж анжны бүгс нөлөөсөн байх л да. Тэгээд олон талын юм. Хойдон жилийн бид тэр 40 оны улсын баяр наадмыг бол ер нь 39 оны наадам их нөлөөсөн баг гэж боддог шүү дээ. Одоо ингээл ард түмний дунд тэр нөгөө уулзгаад амчаа ванчаа хоёр та давсан гэл одоо бие бинийгээ давуулах гал байсан гэл яг өндөө нөгөө ванчуугаа үлдчихэд урд жилийн нөгөө үйл явдлыг дэргэд байж байгаа шүү дээ. Тэрийг харчихсан хүн байдаг. Тэгээд одоо ятгад дорн нутгийн үнтэй үлдсэн байдаг тийм ээ. Тэгээ ер нь бас шууд давж бас болох юм уу болохгүй юм өнчөөд их утгагүй болчиход шүү дээ тийм ээ. Шууд аваад дэвээ явуучвал энэ ч одоо яах ч юм блэ гэдэг тийм айдас байсан баг. Тэрэн дээрээ харин лагоогоос ялгаатай нь бол өөр айхтар тийм нөгөө цаг үе ойлгосон дарга зэрэг хийчихсэн учраас ер нь нэг тийм барилдаа нэг дунд нь юм уу эсвэл өөрөө давсан юм уу эсвэл хайн маягийн барилдаа хийсэн юм уу гэж ойлгоод шүү дээ. Тэнгүүд нөгөө удирдлагын өнөөч үзэж хараад за хоёр хязгаарын бүхэн хоёулангийн дахиулъя гэл дахидаг дээрээ манай хон зүгээр л ингэсэн юм уу гэж боддоо шүү дээ. Тэгэхээр тэр 39 оны наадам дээр бол асуудал болсон гэдгэн дээр 40 оны наадам үзүүр төрөн дээр бас харагдаад их шиг санагддээ шүү дээ. А яг манайхан бол одоо нэг журдаг гэж яриад хоёр мундаг бүх бие биенийг одоо чи давсан гэдэл ингээл юу ингэж ийсэн гэд яг одоо бодвол бас өөр энэ байсан байж болно. Тэгвэл ингээд олон жил бүхий араас ингээд хөдөлмөрлөө явж байгаа улсын баяр наадмын үзүү төрөнд ирчиг G5 гэх хөхөд хотоос хайшаа чинь тийм ээ. Тэгэхээр тэр урд жилийн дээр 39 оны наадмын дээр бол заавал нэг асуудал болсон баг. Тэрний хаялга нөлөө нь бол тэр сүүдөр нь бол 40 он дээр тэгж харагддаг юм болов уу гэж бодогдсон шүү дээ. Чи давсан, би давсан л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ бөхчөөч нь маргаал байдаг шүү дээ. Хамгийн сайн хөлийн жиз баг камеранаас хамгийн сайн мэдж байгаа хоёр бүх шүү дээ. Өөрөөр дөрүүлж хүрсэн, хин сүүлж хүрсэн хоёр хүн чинь ингээл газар руу явж байгаа чинь мэдчихэж байгаа шүү дээ. Тэр нь баг за одоо миний тэрч төрүүлчлээ дээ. Одоо тэгээд одоо нэг шиг сайхан шүүлт байсан бол 39 оны би давсан. Тэрэн шиг одоо тэгэн шиг би давсан гэх баг үгүүд. Нэг хэсэг чинь тийм байсан юм шүү дээ. Одоо харин камерын шүүлт гарч чаад одоо шууд харцсан зогсож болчдөг боллоо. Тэгээд камерын шүүлт эртээсэн бол дорн шийтгэл асуудал байна. Би давсан байхгүй болчлаа. Одоо хамгийн сүүлийн барилдаантай яг энэ саяны яриа сэдвийг нааж өгөх юм бол Золбоо Батөлзөө ирээ барилдаан бол хуучин бол дахиад барилдаан шүү дээ. Орхон барилдаан. Жинхэнэ хайн шүү. Камер байхгүй шүү. Камердаг бол ер нь хайн. Ийм барилдаан зөндөө болж байсан. Тэгэл
хайна хаална гэдэг. Яг нэг хүний нэг ихний харсан нэг мэдрэмж ус байдаг л та тий. За нэг тийм бах та гэсэн мэдрэмж байж магадгүй зүгээр. Тэгвэл ер нь технологийн дэвшил араа хийж шийдэж байгаа юм хүн нүдэрээ хараад шүүнэ гэж бараг л байхгүй шүү. Ер нь Баргийн барилцааныг л ер нь Баргийн орхон улсын ямиг ер нь тэгэл хайна гэж тэндээс л хайна гэдэг үг гараад ирсэн. Тийм ээ Монгол хөлт л шүү хайна. Манай үзэгчид чинь бас их мохоо хурдан хуурамдах юм тий. Саяханд одоо ингээл камераар шүүж болохгүй гэдгийг баг 10-20 янзаар баталдаг байлаа шүү дээ ярьдаг. Өнөөдөр тэгс яг тийм ярьж байгаа хүн үзэгч одоо байвал өөрөө өнөөдөр орхиолсон юм шиг. Өөр алга болчихж. Би бас сонирхож асуувал дээр үеийн бүхчүүд үзүр төрөний бүх үлжих засуулууд нь одоо ханардаг шүү дээ. Зарим нь албаар ингээ бүдэрч ундаг байсан гэдэг юм яриач бас байдаг. Энийг IT ахлыг ярих байхдаа одоо яг уламжлал нь юу юм? Засуул ханараад сууж үлддэг чинь. Гэхдээ одоо би яс нарийн мэдгүй. Би харин энэ дээр зөвхөн үзүр бүх элэг үсээ тайлдаггүй шүү дээ. Тийм. Тэгтэл зарим хүмүүс ч бас нэлээ бүх мэддэг хүмүүс элэг үсийн тайлуулж байгаа харагдах юм билээ. Унс нь бол элэг үсээ тайл гэдэг. Тайлаа уцааж байна тий. Миний сонссноор бол үзүр бүх элэг үсээ тайлдгүй юм гэлээ. Туг тойрох бүх юм бол элэг үсийг тайлуулахгүй гэж. Хоёулаа тойрч юм шиг. Тий, хоёулаа тойрч. Үзүр усан чинь туг тойрно. Тэр утгаараа манай ганд утга гард дээр бас яригдчихсэн. Би бас хэлжлээсэн. Манай гард чинь 3 удаа үзүрлсэн. Элэг үс тайлаагүй 3 наадам тий. Бас төрүүлсэн тооцогдохоор гэж тэгэл яригдчихсэн. Тэрийг бас нэг талд нь гаргаад үзүүлсэн бол тэгэл зүгээр сайхан дахмаа. Мөнхөд нас нь хэлээ. Нэг бол өгдөг. 5 тайлаг гэж. Тий. Тэгээд нэг тийм байгаа. За тэр засуул ханардаг бол ер нь тэгэл жоохон сүрийг үзүүлж хүчийг харуулж байгаа. Баруун зүүн талаас хоёулаа ингээл налаад 32 байдаг юм 16 засуулаа 16 засуул юм. Заалны барилдаанд бол 8 гоо юу? Засуул байгаа шүү тийм ээ. Хүчтэй харуулж байгаа. Тийм хүчвэлэгдлийн одоо ингээ унгаач гарч иж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч. Соёлын өвийг дээдлэгч Rio Tinto Group. Хүчирхэг Монголын хөгжлийн хүрт Шунхлаа компани. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч. Дэйжсүү монголчуудад зориулав. Хялбарвэза Момпей. Бүхийн гараад ивентээр харин ярмаар юм бол зөндөө байгаа ч. Дараагийнх нь нэвтрүүлэг дээр яриа да тийм ээ. Одоо тэр төвдөнд орж байгаа тэр цолоо дуудуулаад засуул дээрээ гарч ирж байгаа тэр өвдөг дахмаа нугалж байгаа бол үнэхээр гоё шүү. Шүү тийм. Үнэхээр гоё. Тий. Одоо бол ингээд яаж өгөхгүй шүү дээ тий. Сумын зам байсан ч гэсэн газраас хөлн хөндөрхөө байчаад. Нэг ийм л юм байгаа шүү. Нэг ийм л. Тэр эргүүл залуучууд сургалтанд ашиглаад би бас хэлдэг юм хүүхдүүдэд. Тэгээ тэр дэвээ бол яг уламжилж ирсэн хамгийн сайхан дэвээ л дээ. Саяхан хүртэл одоо Мөе аврагын гараа бол бас гоё тийм ээ. 60-аад оны хэд ч юм бол зүгээр стенд тэр барилж байгаа нь бол хурдтай бас гоё гарч байгаа хүн байгаа шүү дээ гүйж байгаа. Тэр цэрэнгуайн гүйж байгаа. Дамдаа аврагын Мөегийн тэр шумбалт энэ чинь бол бас одоо бол Тэмүүлгооч бас хурдан гардаг хүмүүс шүү дээ. Гараа дэвэд гэхдээ дээр үеийн гараа дэвэд хүмүүс ингээл сүүл харж байгаа содон гоё харагддаг шүү дээ. Нэг шуу баятай чинь нисгээд байгаа юм. Тэр үед яагаад тийм Мөнхбаатар Арслангийн тий яагаад одоо шоолдгүй байсан. Одоо бол ингээд шоолоод харин тэгээд янз бүр бичээд одоо бүгий тэгээ гарвал ичхүү. Мэдгүй. Чиний сайхан шумбаад гарвал яасан. Сайн наа чин манай юу алдар дээр нөө хэнийг дэвлээс л хаач. Наа дэвний шин дэвш яваа шин сосроор мэх. Соогийн одоо ганган дэвч яг л миний школ одоо аврагын чинь нөгөө бүхийн үзүүл бодлогод хийдэг байсан. Энэ оюун бодлогоос ахуулаад генсийн ер нь хэд хэдэн тоглолтод бүхийн гараа дэвэгээр нь үзүүлэх тоглолт хийдэг байсан. Гарын одоо яг манай бөхчүүд эрхийн хуруу гэдэг урагшаа ингэж дэвээд байгаа харагдах. Ер нь бол эрхийн хуруу доош нь ингэж одоо сайхан хатгаж ингэж дэвэх хэвээр. Тэгээд гизээ сайхан татаад энэ цэжний матаас гаргадаг.
Ууц Тэрдэн аврагч нь бас ер нь хуруу гарыг ажаад хахад бас яг нэг тэгж харагддаг. аврагчод өөрөө сайхан Би дивээ сураагүй. Ер нь див чаагаа сураагүй шүү дээ. Үхий ганц сураагүй юм. Анханасаа. Сураагүй гэж. Тэ. Дивчэр сураагүй шүү дээ. тэр төвдөн дөржмөн дэвэг бол би хүүхдүүдтэй хэлж өг тэр Гоё шүү дээ. сайхан асуул дээр тэгээд Монгол утлын төрөний боолтыг та нараа ажиглаараа одоо хонгоны даруулга гэж хэлдэг шүү дээ. Одоо бол ингээ богинохоо төрөйтэй Монгол утал. Тэр нэг тийм одоогор бол борцоог шиг. За хотынхан бол борцоог гэдэг ойлгоноос чөлөөтэй гутал, хөдөөнийхэн бол нэг дэгтэрх үү. Дэгтий чинь гутлын гадуур өмсдөг давхар нэхий гутал шүү дээ, тийм ээ. Ийм богино. Тэгээд нөгөө дэгтий шиг төрөйтэй Монгол гутлаа түрийг нь голоор наваачаад шагааныхаа энэгээр аваачаад бооцсон. Түрүүн ингээ жахан дордоо өмчсөн. Гэтэл хуучны одоо биднэрт бол сэрэтэр багш заасан. Сэй багш энэ төр сайхан түрийг нь татуулаад жимбилгээд тэгээд тэр түрүүний боол хонгоны даруулга нэлээд дээгүр боолгодог. Дээр хуучны өвчөл бол амсны хараа Монгол гутлын зааган дээгүр ингэж хонгоны даруулга тавьж боодог байсан юм аа гэдэг. Тэг. Одоо бол их доогор байгаа дагвал би буруу ер нь бол жаахан уртхан түрээтэй Монгол гутал өмсөх хэрэгтэй. Тэгээ сайхан дээгүр боогоод хуучны тэгжээ тэр бүхийн гараа дэвэдэ сүр жавхлан нэмэн. Тэрийг бас бодоо штэ. Сүүлийн үеэс анзаарвал бас богино төрөйтэй. Их богино төрөйтэй. Яг хөл төрнийхээс юм хөгжөөл Ялгаан байдаг байна. хөл хурдан ба хөлөндөө тааруул юм тэгжлэн өмсөд томолтой юм бас тий. Өвгөө хавцгын одоо сайхан барилдаан байвал хамгийн сүүлийн тэр урт төрөйтэй хонгоны даруулга төрөний болтыг дээгүр боож ясан бүхэл манай өвөө харцаг. Ер нь 60-аад оныхан мундаг урт төрөйтэй гутлууд байдаг шүү. Зурган дээрээс харж байгаа. Тэр азрал авгаа чингээ гутлын тэрийг харж байгаа те. Лотлот өндөр төрөйтэй гутлууд байдаг шүү. Энэ авцаад байгаа юм. Яг одоо нийгмийн хөгжилд байгаа тодорхой хэмжээнд өөрчлөгдөн. Тэгтээ хит богинохон болгоод тэгээд тэр богинохон төрөөгөө голоор наваачаа боочих бол одоо тэр чинь өөрийн хөлд эвтэйхэн байх боловч тэр эвтэйхнээс гадна тэр чинь бас нэг боломжтой байна. Өнөөдөр ийм бүхий барилдааны бас томилон хүргэсэн хамтдаа хүргэсэн та бүхэнд маш баярлалаа. За. За баярлалаа. Ингээ бүхэн өрөө нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ өнөөдөр бүхэн өрөө 7 дугаараар үзэгчдээ бүхэндээ Монгол улсын ерөнхий сайд Улсын хошоо Баатар Чабалсангийн нэрэмжит хүчит бүхийн барилдааныг таймлан хүргэлээ. Бүхэн өрөө нэвтрүүлгийн ерөнхий ивент төгчээр соёлын үед эдлэгч Риочонтэй групп хамтран ажиллаж байна. 100 жилийн төвхт Апо компани, за мөн ингээний ухаалгаар Mobicom групптэй хамтран ажиллаж байна. Бүхэн өрөө нэвтрүүлгийн ивент төгчээр Хүчрэг Монголын хөгжлийн хүрд Шунхлаа компани бидэнтэй хамтран ажиллаж байгаа бол уламжлал шинжилгээ хослуулан бүтээл тэрэл цэлэн бидэнтэй хамтран ажиллалаа. За мөн монголчуудад зориулав дээж Апо дээрийн Монгол сүүний үйлдвэр өрхийн үйлчлэгээ бүх хом хялбар байлаа Монпай бидэнтэй хамтран ажиллалаа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.